За hi guys, энэ YouTube тавтай морол. Өнөөдөр апыг дагуулсан. Энэ видеод лайк болон subscribe дараад өгөөрэй. Тэгээд та нартай нэг хэлэх хоб байна. Юу гэхээр манад Monita гээд нэг хүүгдрээ суглуулсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь манай нэг хоёр найз байдаг байхгүй юу? Оронгол Vlogs гэдэг нэг YouTube хийдэг охин. Тэгээд яг тэр охин тэгээд би тэгээ нэг охин нэг юм 3 охин гэ найзлдаг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь яг тэрүүгээрээ ингээд Оронгол Vlogs гэдэг YouTube-ийн эзэн тэгээд энэ Vlogs гэдэг YouTube-ийн эзэн болохоор ингээд хоорондоо ингээд бэлэг солилцоор болсон. Тэгээ 20,000 тааруулж бэлэг сонгоорой гэсэн баггүй юу? Тэгээд бас бид нар чинь сайн андуу тэмчин гэж бодоод 20k-га зүгээр солилцоор болсон. Тэгээ амар тааршаад шуудаанууд гэж бодож байна. Тэгээ манай нэг найз бас байдаг байхгүй юу? Тэгээд бас YouTube хийдэг байсан. Одоо бараг YouTube хийж байгаа хаа. Юу лээ цэлмүн цэку гэдэг YouTube байх хэвээр. Тэгээд тэр найз маань болохоор манай ингийн нэг охинд өхөр болсон. Тэгээд тэр охин маань 2 бэлэг аав манай ангийн хүүгнээс тэгээд манай найзаас дахиад 1 бэлэг аав 2 бэлэг аав амар адтайгаа тээ. Тэгээд нэг юм сонин болсон. Найзаараа ингээд хийсэн. Манай ингийн октод нь 24 байхгүй юу? Хөвгүүд нь 21. Тэгээ 3 охин л ингээд илүү гарах хэрэгтэй байсан. Бид 3 баш таарсан. Амар сонир тохиолдолд тэгээ ийм сонир тохиолдолтой юу яалаа. Би бол намайг хэн сугалах бол гэж би зөндөө бодсон байхгүй юу? Тэгээд ихсэн чинь ангийн групп чатан дээр хин хинийгээ гээд яг бид 3 бичсэн байхгүй. Тэгээд ингээд биендээ бэлэг өхөр болсон. Гэтэ нэг бодлын ядтай юм шиг өөрхөн дуртай мэг мэддэг амар сайн найз болохоор ингээд өөрсдийнх нь дуртай мэг бас авч өгч болно. Гэхдээ урангоо бит хоёр 20,000 зүгээр солилцчих гэж бодож байгаа. Тэгээд бэлгээ солилцъя гэдэг мөчтөр багш би хоёр бэлгтэй нэгээ зургийн дарна гэсэн баггүй юу? Тэгээд урангоо бит хоёр бас нэг жоохон биендээ жоохон бэлэг бэлдээд тэгээд юу яхаа болсон. Тэгээд нэг 5k юм 10k бэлэг аваад тэгээд бус мөнгөний өөрөөсөө аваад тэгээд ер нь бол бэлэг бэлдэж ирэхээр шийдсэн. Тийм билээ дөө. Аюу гацрахалтай юм болж байна. Тэгээд та нар маань лайк, subscribe дараад намайг дэмжиж өгөөрэй. Миний YouTube маань 30 subscribe-тай болцоод гацаад. Тэгээ хамгийн сүүлийн бичлэгэн дээр би аюу сонин бичлэг тавьсан байсан. Тэр бичлэг маань битээ үзээрэй. Нэг лабобгийн наамар байсан байхгүй. Битээ үзээрэй хэн хайшин. Үзгүй зүгээр ороод лайк, subscribe дараад тэгэл. Битээ үзээрэй. Лайк, subscribe зүгээр дараад тэгээ гар тэр бичлэгнээс. Гэхдээ үзэж болно. Үз. Тэгээ таалагдаагүй миний бичлэгэн дээр лайк, subscribe маш их дараад өгөөрэй. Тэгээд Оронгол Vlogs гээд тийм YouTube суваг байгаа. Би өмнө бичлэгэн дээр хийсэн шиг. Тэгээд одоо морины нүдний шилтэй одоо морины зурагтай тийм YouTube суваг байгаа. Тэгээд тэр YouTube суваг дээр лайк болон subscribe тэгээд комент гэсэн харангүй хайрлаад лайк subscribe гэсэн харангүй хайрлаад манай найзад урам өгөөрэй. Тэгээ манай найз нэг 63 subscribe таахаа бараг л одоо 64 65 66 бараг болцсон баха. Би тэгж бодож гин. Тэгээ ерөнхийдөө анхан эхлэхэд маш их subscribe-тай ингээд subscribe амар өсөөд яваад байсан. Тэгээд ингээд удаад ирэхээрээ ингээд өсдөггүй юм байна.
Та нар маань лайк, subscribe, comment манай найзад харангүй хайрлаарэ. Би дахин нэг хэлье. Урангоо Roblox гэд. Тэгээд урангоо гэдэг нь болохоор уу усгийн томоор англиар бичиж шүү зэ бүгднгээ. Тэгээд урангоо Roblox гэд байгаа. Хайгаарай зэ. Тэгээд одоо морины зурагтай нүдний шилтэй одоо морины зурагтай бараг юугаа сэлцэн баха. YouTube сүмнийхаа юг сэлцэн бах. Би одоо хараад дараагийн бичлэгэн дээр хэлье зэ. Ямар тач та нар тгээ хайгаад үзээрээ. Тэгээд лайк, subscribe-ийн тэгээд дараад өгөөрэй. Та нараа ингээ үзчихэд юусэн лайк, subscribe дарахгүй орчдгийм бэлээ. Тэгээд та нар маань лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээд надтай ч гэсэн ингээ лайк, subscribe дараад үзсэн л лайк, subscribe дараад өгчих. Та нар лайк, subscribe дээр дарахад 3 секунд болдог. За 3 секунд байг гэж 5 секунд болдог. 5 секунд та нар биднэрт лайк, subscribe ингээд дараад өгөөрэй. Миний хүсэл одоо тэр л юм да. Гэхдээ би зөвхөн лайк, subscribe-ийн төлөө ингээд бичлэг хийгээгүй. Би ингээд хүмүүсээс магтаал авах гэж ингээд одоо хамгийн шилдэг ютубер болох гэж бичлэг юусоо хийгээгүй. Би зүгээр л бичлэг хийх дуртай, хоббитай. Тэгээд бас миний subscribe өсөх юм бол би бас юм баярлагдав. Тэгээ энэ бичлэгэн дээр бол жоохон амар хөвгцээ. Ягаад гэвэл би бас дахиад нөгөө нэг хүмүүс наацсан. Ягаад гэвэл нөгөө нэг Мартин 8-аар хүмүүстай байх гээд наацсан байгуу. Тэгээд ойлгоорой та нар маань. Тэгээ дараагийн бичлэгэн дээр манай агаа тоглож магадгүй байхаа би мэдэхгүй байна. Тэгээд ер нь дараагийн бичлэгэн дээр нөгөө нэг ийм юу яагаад штэ. Стресс тайлдаг бичлэг. Нөгөө нэг нүрээ харуулахгүй мөртлөө гараа харуулад ингээд слайм тоглоод байдаг штэ. Би яг тэрийг дараагийн бичлэгэн дээр хийж таарах байхаа гэж би бодож ин зэв. Тэгээ өдрийн цагаар яга бичлэг хийдэг үү гэхээр манай агаа миний хуцаг аваа явуулдаг учраас дахин нэг хэлье. Би бичлэг өдрийн цагаар хийж болохгүй байгаа. Надаа орой эдитлээд оруулдаг байгаа шүү. Тэгэхээр өнөөдрийн бичлэг маань айгүй урт минуттайгаар ордог. 9 минутын бичлэг хийсэн байгаа. Тэгээд та нар маань бас би ингээд 9 минутын бичлэг хийгээд тэгээд ерөнхийдөө бол 9 минутын бичлэг хийхэд бас овоо уддаг. 9 минут ингээд та нарт ингээ 9 минут гэж харагдж байгаа боловч яг би болохоор нэг 20 минут ингээ суудаг. Ягаад гэвэл би зарим нь катлчдаг байхгүй юу? Ингээд дэвэждэг. Цосоогоод тэгээд дараа нь ингээ явчихдаг байхгүй юу? Тэгээ бараг л 20 минут суудаг. Тэгээд бас дуу оруулах гэж бас нэлийн болно. Буруу үг зүг. Тэгээд үг нь ингээд мэддэхгүй байх юм бол би дахиж эхлүүлдэг. Би энэ бичлэгийг 3 удаа дахиж эхлүүлж гин. Манай агаа дүү 2 маяглаад ингээд уулын дуу оруулах гэж хэлсэн боловч маяглаад юусэн ингээд элхтэй хийжгүйсэн. Тэгээд би загинжаагаад хэлвсэн. Тэгээд би өөрөө тэгвэл дуу оруулчих гэдэг юм уу. За би дуу оруулъя гэдгснээ маягдаад идэх байхгүй юу. Тэгээд би ярин аягүй их удаа тэр хоёроор юм хэлүүлэх гэж. Тэгээд ерөнхийдөө тэр хоёр юм хэлүүлэх гэж нэг 2 минут болсон баха. Тэр авцаа. Тэгээд би одоо ерөнхийдөө бол гівтжин. Гівтэнгээ одоо ингээд дуу оруулж байна. Тэгээд би жоохон яагаад чанга яриад байгаа вэ гэхээр нөгөө нэг томронд зурх дуурайд байгаа учраас чанга арчлаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Лайк, subscribe дараад өгөөрэй. Баяртай.